Сайн байцгаана уу? Өнөөдөр 2026 оны 1 сарын 21 нь өнөөдөр төрсөн хүүхдийнхаа матрицыг үзье. Матриц одын загвараар гаргадаг. Тэгээд 5 чиглэлийн дээрээ харагдаж байгаа. За хүүхдүүдийг үзэхдээ зөвхөн 1-4 гурвалжин ингээ үзнэ. За энэ хүүхд 21-нд төрсөн эрэгтэй эмэгтэй ч байж болно. Мэдээл нь яг адилхан тайлбарж өгнө. За энэ хүүхэд маш авьяастай, гадаад хэл сурах, урлаг, соёл судлах, түүх, улс төр, одон орон, аялал, робот техник, IT програм, сэтгүүл зүй, байгаль судлал, гэрэл зураг, театр, уран зураг, блог хөтлөх ийм авьяастай хүүхэд төрсөн байна. За энэ хүүхдийн сайн эрэг чанар гэвэл янз бүрийн орчинд гэр шиг тухтай байж чаддаг. Амархан дасан зохицдог гэсэн үг. Дипломат харилцаатай, төвийг сахидаг. Зорчил зохицуулах үр чадвартай. Гадаад хэл хурдан сурна. Зүрэг гэвэл амжилт шууд гарахгүй бол идэхгүй болждаг. Сэтгэлээр ундаг. Дунд талд бас зал хуурал байж магадгүй. Онцлог чиглэл гэвэл бусдад туслах хүсэл маш өндөр байдаг. Харин тэр үед хэл хязгаараа сахих хэрэгтэй. Хэтэрхий өөрийгөө золиосч болохгүй. Байгальд гарах хэрэгтэй. Бясалгал маш сайн зохино. Ирчгүрж сэргийх янз бүрийн тийм арга хэрэгслүүдийг хэрэглэхэд бас сайн байгаа. Тэгээд аав ээжд зөвлөгөө өөр соёл үзэл бодлыг хүндэтгэх хүмүүжилтэй болох. Том мөрөөдлийг жижиг алхам болгон задлах дадлал суулгах хэрэгтэй. Тэгээ аав ээж нь яг одоо энд амьдрах тийм чадварыг суулгах хэрэгтэй. Ер нь дасан зохицох чадвар маш өндөр байгаа. Тэгээд технологид түргэн суралцдаг. Өөрөө бас тийм дипломат чанартай, төвийг сахидаг, эвлэрүүлэн зочлох чадвар байгаа том болоод. Тэгээд дугуйлна гэвэл спорт чиглэлээр тийм. Спорт чиглэлээр ямар ч төрөл боломжтой байгаа. Морин спорт, дугуй, мотоспорт, цаам гэх мэт ийм чиглэлээр бас үрдэн таалагдаж магадгүй. За матрицэн дээр бас энэ 1-4 гурвалжин дээр тэр хүүхдийнхаа бүх амьдрал яаж өрнөдгийг харагдаж байгаа. За энэ хүүхд бас өнөөдөр яагаад төрж байгаа вэ гэвэл 6 гэдэг тоо шалтгаан. Тэг өөрийгөө хайлж сурах хэрэгтэй. Бусдыг номер 1 тавихгүй. Эхлээд өөрийгөө бодоод тэгээд дараа нь хүмүүс туслах, бас өөрийнхөө голохгүй байх, өөрийгөө үнцнийг мэдрэх, дотоод ертөнцийг хөгжүүлэх, магадгүй өнгөрсөн амьдралд гадны дүр төрх, гадны зинда мөнгө төгрөг сайхан руу илүү анхаарч өөрийгөө хөгжүүлээгүй байж магадгүй. Тэгээд энэ амьдралдаа ирж байгаа шалтгаан тэр тэгээд удмаа сунгаж ирдэ ш. Тэгэхээр тийм учраас аавын талын эрэгтэйчүүдийн удмын хүмүүс 22 тоотой байгаа. Тэд нэр илүү хүүхэд шиг зантай, жоохон хариуцлагагүй байж магадгүй. Илүү тоглоом туртаа, хошин шогч юм уу эсвэл хаалга тийм хөвөн шинэ хүмүүс байж магадгүй. Аав өөрөө бас хажууд байхгүй ч юм уу тий 7-гийн тоотой аав илүү хөдөлгөөнтэй, эртээ байхгүй энэ хүүхэд үсгтээ дандаа ажил руу их чиглэсэн хүүхдэд цаг багасаар цулах ч юм уу. Эсвэл хүүхдтэйгээ хамт аялах ёстой. Хүүхдэд бас хөдөлгөөнд оруулах ёстой. Аавын үүрэг. Ээжийн талын эмэгтэйчүүд жоохон хатуу чанартай, эрэгтэйлэг бас ээж нь энэ хүүхдэд хатуу хандж магадaltaй. Ширүүн тийм учраас илүү зөөлөн хандлага үсгэж хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Удмын эмэгтэйчүүд ерөнхийдөө тиймэрхүү хүмүүс. Тэгээд ээжигээ бас харах хэрэгтэй. Ээж нь 5-ын тоотой. Ерөнхийдөө багш, заадаг, бас гомдом хоо байж магадгүй. Бас тархин маш их мэдрэлийн талаас мэдрэлийн тогтолцоо хүчтэй ажилладаг учраас маш их шаардлага тавьдаг. Олон юмыг зэрэг шаарддаг. Тэгээ хүүхдийг бас 50 байхгүй байж магадгүй. Харин хүүхд 21-нд төрсөн гэдэг нь өөрөө их тайвны сахигч хүүхэд байгаа. Бүх юмдаа нээлттэй ханддаг. Зинда тиймэрхүү юм ялгадаггүй. Тэгээд өөрийгөө бусдыг хайрлах тийм хүүхэд байгаа. Бас энэ хүүхдийн 1-4 сар төрсөн учраас тэр 2 дугаар гурвалжин дээрээ орой дээр байгаа нэгийн тоо юу хэлээд байгаа вэ гэвэл ер нэгийн тоо бас ингээд бие даах чадвартай. Тэгээд өөрөөсөө дуу нарт
дараа нь дүү нар байхгүй байл хамаатан сатан тий өөрийнхөө наснаас доош тийм хүмүүст хүүхдүүдэд хамаатан сатангийн гишүүдэд туслах, эвлэрүүлэх, нэгтгэх үүрэгтэй ирсэн байна. Энэ хүүхэд бас маш оюунлаг байна. Олон тавын туу байна. Энэ матриц дотор бас энэ багшлах чадвартай, хүмүүс үлгөөх чадвартай, хэцүү юмыг энгийн болгох тэгээ хүнд хүргэх тийм чадвар байна. Тэгээд энэ чадварыг нэг хэрэгтэй маш олон доош харсан гурвуулжингуудын локон дээр байгаа. За бас энэ хүүхэд эмэгтэй байвал тэгвэл эмэгтэйлэг чанараа хөгжүүлэх ёстой. Яг гэвэл 4 гурвуулжин дээр 4-ийн туу иршүүд зан гаргадаг харилцаан дээр гэж харагдаж байна. Тийм учраас ирээдүйд гэр бүлтэй болохоор нь бас өөрөө зөөлөн хүнтэй суух магадaltaй байгаа. Өөрөө эрэгтэйлэг учраас энэ дээр. За тэгээд энэ хүүхэд ирээдүйд 35 наснаас хойш өөрийгөө ил гаргах хэрэгтэй. Маш оюунлаг хүүхэд байгаа. Тийм учраас багшлах, эмчлэх, хүн туслах, тэг бас хэтэрхий өөрийгөө хүний төлөөс золиосч болохгүй. Сайн анхны синдромгүй байх хэрэгтэй. Тэгээ ер нь дотроо бол байнга зүрхний чакран дээр мөнхийн сургагч тэгээд хүмүүст бас тэр мэдлэгийг тараа хуваалцах ёстой. Ерөнхийдөө 13-ын тоо бас байгаа. Тэмчээс хүнийг трансформац хийх хамтлын өөрчлөх тийм холбоотой мэрэгжил сонгол сайн байна. За бас эрүүл мэнд дээр бас 5-ын тоо байна, 8-ын тоо байна. Ерөнхийдөө тархиан амраах аргуудыг сурах хэрэгтэй. Маш олон юм бодож тэгээд толгой өвдөх магадaltaй байна. Мэдрэлийн тогтолцоо ачаалтай болох магадaltaй байна. За тэгээд илгэндээ анхаарах хэрэгтэй. 8-ын тоо тэрхий үнэнч хариуцлагатай хандаж магадгүй. Өвчтэй үед ер нь тийм хариуцлагатай байж магадгүй хэтэрхий. Тийм учраас ерөнхийдөө цагтаа өөрийгөө үзүүлэх, цагтаа юм там хэрэглэх, хус эргэтэн дээр анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд ч гэсэн энэ хамааралтай байгаа. За ер нь энэ хүүхэд 7-гийн тоотой миссиятай байгаа. Ер нь юм оюунлаг хүүхэд гэсэн үг, бурханлаг хүүхэд. Тэр чиглэлээр одоо өөрийгөө хөгжүүлж, одоо сүнсний хөгжлийг сайн төвшөнд хүргэх боломжтой. За энэ тойрогон дээр та нар бас тоонуудыг харж байна. За тухайн насан дээр энэ хүүхдийнхээ хувьд ямар тооны үйл явдлууд өрнөх вэ? Ямар энерги тэр жилдээ нөлөөлөх вэ гэдэг энэ дээр харагдаж байгаа. Тэгээд одоо энэ хүүхдийг 5 насан дээр 7 гэж гарч ийн. За энэ хүүхд яг хөдөлгөөн нэгтэй яг энэ үед зэгцэнд өгөх ч юм уу, хөдөлгөөнтэй тийм спорт өгөх ч юм уу, эсвэл бясалгалд суулгаж болно. 7-гийн тоо бурханлаг тоо гэсэн хөдөлгөөнийг шаарддаг тоо гэсэн тийм. Тэгээд энэ хүүхэд том болоод хизээ гэрлэх боломжтой вэ гэж үзэх юм бол за тэгвэл энэ хүүхэд 22 насн дээр боломж байна, 25 дээр байна, 28 дээр байна, боломж 31 насн дээр байна, 33 насн дээр байна. За тэгээ одоо та нарын бас энэ тойрогон дээр байгаа тоонуудыг өнгөрсөн намдралыг ингээд үзэхлээр нь яг тэр тоонууд дээрээ тийм тодорхой үйл явдлууд өрнөсөн байдаг. Тэгээ манай энэ хичээлээр сургуульд явагддаг, фокус групп зарладаг. Тэгээд та нар бас өөрийгөө үзүүлж болно. Энэ сургуульд олон сурагч нар төгссөн, диплом авсан хүмүүс байгаа. Монгол дотроо бид нэр ч гэсэн хандаж өөрийгөө үзүүлээрэй. Бүгдээрэнд амжилт хүсье.